Hi guys, салин байна. Өнөөдөр бол миний яг өөрийнхөө энгийн нүрээ буддаг мейкапыг та нарт харуулнгаа бэлэг авсан аахгүй юу? Salons Friends Risky гэдэг брэнд, Risky Friends бэлэг өгсөн. Өнөөдөр бол 11 сарын 4-нд ингэж видео дарж байгаа аахгүй юу? 11 сарын 10-наас энэ шинэ продукт гарч ирсэн гэж надад бэлгийг өгөө. Тэгээ энийг одоо ингээ Instagram дээр ингээ тавиад өгөө. Та ингээ шивлж байгаа гэж тавиад өг гэдэг би энэ YouTube дээр тамаар санагтаад. Тэгээд өөрийнхөө энгийн мейкап дээр нэмэх нь энэ мейкапнуудыг та нарт харуулъя гэж бодлоо заяа. Одоо юу ч бодаагүй байхгүй юу? Жохон иччихээн л та. Жохон тийм байл та. Тэг яагаад энэ брендийг би ингэж дармаар байсан гэхээр би энэ брэнд амар дуртай хайртай брэнд ахгүй юу? Миний амар дуртай брэнд. Өмнө энэ бренднээс энэ өнгийн уурлын будаг авч ирсэн. Яг өнгийн стайл нь яг миний дуртай стайл. Нүди амар нүди байгаас тээ. Яг уурлын өнгө шиг ийм өнгө скол амар dark, cool dark. Юм гэс. Тэ энийг аваад яг энэ брендийг мэдсэн гэхээр өмнө тэр нүүр буддаг ихч миний ингэж зураг даралт хийж авах нүүр буддаг ихч хидуудаа надад ингэж дарж ирсэн их чахгүй юу? Тэр их чин брендний стайлд амар ингэж имижийн таарж байна. Чин брэнд амар дуртай юм шиг. Чинийг ингэж эндээс юм ах юм бол амар дуртай. Яг чиний стайл юм шиг байна. Гэт надад хэлж ирсэн. Аль дээр. Тэгэхээр тэрийг харсан чи яг ингэж зурагнууд байж байгаа ингэж те нүр будсан зурагнууд бүгд амар миний стайл аахгүй юу? Би жоохон cool будсан штэ ингээл ингийн шарала гэж бодох жоохон cool гэж боддог аахгүй юу? Тийм болоод хав хар өнгөд амар дуртай. Жохон элсост. Миний үг л зургийг харуулзаа. Ийм стайлд амар дуртай болоод тэгээд энэ амар гоё. Энэ үг амар миний стайлаас ахгүй. Тэг би хамаалаа энийг авсан. Тэг энэ гоё яхаар нь тэгээд дараа энэ тэгсэн чи энэ брэндээс наа фоллоу хийсээс ахгүй юу? Тэг би oh my god наа фоллоу хийсэн штэ. Гэт ингээд зөө харж ирсэн. Тэгсний дараа шинэ юм гарч ирсэн гээд надаа ингээд бэлэг өглөө. Тэг ямар бэлэг өгсөн гэхээр нүдний shadow тэгээ уурлын будаг өнгөөр нэгэд өгч байгаа байхгүй юу? Тим чи энийг бол одоо онгоолох жоохон байж байгаа онгоолох. Хамгийн нүрээ будасаа. Бэйсээ хий. Хей чи болохгүй. No. Ингэж нүрээ будаж эхлэхдээ энийга тавиад жоохон өглөө усанд орно штэ. Усанд ороо энийга тавь усын ингээ хатаашдаг байхгүй юу? Сая хатаага тгийнгээ энэ пазелин штэ тий. Ингээ уруулаа ингэж тавьчихна. Бүдүү ингээ тавьчихна. Тэгж жоохон байж байгаа уруулаа будахад гоё л штэ. Ингээ та нарт бас чучооны жуй заяа. Olive oil ginger sugar гэж яддаг аахгүй юу? Миний уруул амар ингэж хатаад байна. Ингээл хатаал амар хатаад хэдэн ингэж хатаад хэцүү байна гэвэл унтахын өмнө энийг хийгээд унтна шүү дээ. Дараа өглөө амар гоё болдог. Тэгээ энийг ч бас нүр буддаг дүүд манай надаа ингэж хэлж өгсөн аахгүй юу? Би тэр хоног яасан ч ингэ бүр цус гараад уруулаас хатаад өгөн тэгж байгаагүй аахгүй юу? Тэг ингээ хэдэн юунаас сурсан уруулын будаас сурсан юм ингээл цус гараад ингээ хатаал байсан. Тэгэхээр ёо энэ амар хэцүү байна гэсэн чи их чи энэ амар гоё. Olive oil цаадаг guys. Хэрлээд үзээрэй. Хөөрхөн. Окей. Тэгээ би ер нь бол нүрээ будах өмнө энийга тавьчаад энийг бол унтахын өмнө тавьдаг. Энэ бол ингээд жоох наалтаад байдаг гэдэг. Тим стил болоод энийг бол уурханд. Тэг ингээд энийг тавьчаад ингээ үсээ бодчихлаа. Тэрний дараа урдлын үстэй штэ. Тийм болоод энэ крупро хийчихэ. Ёо энийг хурдан видео тавих юмсан. Өглөө гарахтаа ингэж гарна. Би тэгээ 20-30 минут гээл будаал гарчдаг. Амар ингэж нимба ингээл те амар ингэж бодохгүй. Зүгээр л яг миний стайл мэддэг болоод ер нь бол гарахтаа бол тэгэл 20 минут өглөө 20 минут гарт. Өнөөдөр бол жоохон танилцуулаад хийе. За ингээд болчихлоо. Тэгвэл энүүгээрээ жоохон харьцна. Ингээд харьцсны дараа тэрний дараа серум модерхэд тэрний дараа sun cream. За ингээд sun cream хийцэн. Миний нүршээ амар цагаан юм байлаа guys. Тэгээ цагаан болоод жоохон ингэж юм гараад тэгвэл тэр ингээд шууд мэддэг улаан нь. Тэгээд би хүмүүст амар зөндөө ингэж миний TikTok дээр ч тавьж байсан. Энэ амар сайн гэдэг юм чинь ахгүй юу? Тосэм. Guys, тосэм.
Улаан болсон юм дээр фаундейшныг төрхийн өмнө ногооноор амар зөндөө хэрэлцээ байгаа сте. Энэ айхгүй бол одоо амьдч чадахгүй болчихсон. Улаан жоох ингэ сариу юм уу те? Улаан юмнуудыг ногоо өнгөөр нь ингэ зүгээр дарчин заяа. Одоо энэ ч жоох улаан болсон. Энэ дэр ингэ ногооноор дарчин. Сая энд амар жоохон том 2 улаацаас ахгүй юу? Тэр ингэж ногооноор ойлгочих. За тийм талчсан ингэ ногооноор. Хамгийн эхлээд ингэж ногооноор улац юмнуудыг болгосны дараа фаундейшн тэгвэл жигнэс амар гоё cover болчдаг байхгүй юу guys. Энэ амар гоё. Жигнэс би энийг яад би нэг мэдээг байсан л дээ. Мэдээг байсан бол зүгээр cushion foundation хэрэгсэн чинь цаг ингээл өнгөрчихвэл шууд ингэж мэдчих таахгүй улаан нь харагтаа сорвно. Тэгээд нүдний доод талд ингээд хамрын хажуу талын улац юм нь бол зүгээр ягаанаар. Зураг зурж байгаа юм шиг тий. Ингээд нимба ингээд шийх хэрэггүй зүйл ингээд болоо. Окей. Ногоо нэгж будагцаа харагдаж байгаа сте guys. Тэрний дараа энэ бол Монгол манай анагийн тэр видеоцс гарсан. Би энийг хэрэлдэг. Энийг яагаад хэрэлж гисэн гэхээр энэ амар cover гоё л. Ер нь бол би тэгэл нүүр цагаан болоод ингээд улаан юмнууд ингэж харагдаас жоо амар стресс авдаг байхгүй юу. Тэгээд яг бол энэ cover сайн юм нь юу вэ гэж хайж агаад хамгийн фаундейшнийг хэрэглэхгүй байсан. Бүр кушоныг хэрэглэжсэн. Тэсэн чинь кушон ч бас бохир штэ. Хідүү удаа дүүрэндээ нэмээд ингэ бохир болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэж бодож агаад фаундейшн. Энэ Fidel фаундейшнын бол өнгө нь зөндөө өнгөтэй. Тэгээ хүний биений өнгө нь бүгдээрээ өөр штэ. Миний өнгөс цайварч гэсэн амар ямар туу цайвар өөр штэ. 21 юу гэж ядсан штэ. Энэ амар ингэ олон төрлийн хайсаа болоод энэ газар ч бас ажиллаж байсан ахгүй юу төр 7 хоног. Тэгж яхтаа ингэж миний яг нүүрэндээ ингэж таардаг юм аа ингэж би өөрөө хайгаад буддаг болцсон. Тэгээд видео амар гоё guys. Хэрэлж үзсэн фаундейшнуудаас амар гоё цэвэрхэн нэмхэн тэг ингэж ингээл наалтах тийм байхгүй. Бас наалт бол муухай ойлгосоос тээ. Ингээд. Тараа. Нүрээ бодчихлаа. Тэгсэн жоохон ингэж улаан харагч байгаа зү. Бүсний дараа ч ингэж жоохон улаан ингэж хариу харагдвал тэрний дараа биений өнгийн юугаар ингэж жоохон нэмээд бодчихдаг байхгүй. Тэгвэл яг ингэж perfect. Cover is perfect болчтой. Окей. Биений өнгийн. За. Латте ууж юм guys. Өглөө босоод латте аваад ирсэн. Ингээд фаундейшн будсны дараа guys гадуур ингэж явахдаа бол нүрээ ингэж дахиад ингэж жоохон тий нэмээд ингэж гадуур удаан байгуул дахиад будсан шүү дээ тий. Сужонгожан гэдэг шүү дээ. Сужонгожан хийхдээ бол энийг авч явах чадахгүй шүү дээ. Боломж авахгүй юм чинь. Заавал кушон хэрэгтэй байдаг аахгүй юу? Тэгээ хэдэн өний би бас кушоныг авсан. Энэ кушон ч Vanilla Co-ийн кушон. Энэ бас гоё юм байлаа. Ер нь над шиг cover сариу cover-ыг ингэж жоохон cover болмоор гэсэн хүмүүс бол ийм гоё юм байлаа. Тэр кушон сайн гэж Olive нэгш тэгсэн. Би тэр асууж авахгүй. Амар зөндөө заяа. Амар зөндөө бренднууд би зөндөө бүгдийг хэрэлжсэн. Тэсэн хөтлөө энэ амар гоё гэсэн гэж энийг л авъя гэсэн кушон бол айхгүйсэн л да. Ерөн Clio юу гэл зөндөө байдаг шүү дээ. Бүгдийг хэрэлж утсан. Нэртэй гэсэн юмнуудыг хэрэлж утсан. Чонгсэмүрийг өмнө бас хэрэлжсэн. Тэгээд Olive-ыг асуусан. Одоо жоохон сариуар ингээд амар нэртэй хүмүүс зөндөө авдаг юм юу вэ? Солонгос шууд тий. Одоо зөндөө авдаг юу вэ? Зөндөө авч байгаад болохоор тэр сайн болвол зөндөө авч байгаа шүү дээ. Юу вэ гэсэн чи. Тэндээс нь ерөө энэ зүгээр. Тэгээ энийг ч бас энэ бол миний нүрийн тайп өнгөтэй гоё таарад энийг зүгээр гэсэн. Ер нь тэр бүгдээрээ жоохон амар цагаан дуу гэх үү кушонууд бүгдээрээ жоохон цагаан дуу. Яг тэгээс солонгос хүмүүс чинь бүгдээрээ жоохон цагаан дуу болоод тэгж байгаа юм уу? Амар цагаан дуу. Тэгсэн чи тэр бол
цагаан биш зөндөө гоё борлог хөөх юм зөндөө байлээ. Тэгээд тэр чи амар сайн гэж надаа тэр айлшаа хэлсэн. Тэр. Тэг би тэр авсан ч яг надтай таарс өнгө авах байсан аахгүй миний нүртэй. Тэгээ яах вэ гэж агаад энэ Vanilla Coke хэрэглээд үзье гэв. Тийм чи энийг ч дараа кушоны яах вэ гэвэл энийг бас сонирхож үзээрэй заяа. За тэрийн дараа хөмсгөө буудъя. Хөмсг миний одоо хөмсг шар байгаа шүү дээ. Хэдэн оны уг нь гоё хараар байсан чинь зураг даралт хийгээд шар болгоцсон. Хар өнгөр бодшоо, хар бороор бодшоо. Аня хар борш амар хар борширо. Жохоо. Окей, next. Яна энэ видео амар удаан болтон. Одоо unboxing шигээгүй штэ. Дараагийн би хэлэх зүг тий. Тэгээд нэр хөмсгөө буудан гэсэн юм би. Хөмсгөө зөв ийм вэжигаар буудаг гэж бодлоо. Амархан штэ тий. Хөмсгөө буудах тэгэл амархан штэ. Зүгээр ингээл Миний бодоход бол үс хар нүд ингэж энэ би одоо нүд чи уг нь бол дотор ингэж орцоогоос тийм айх бол те. Тэг үс хар, хөмсг хар. Ингээл амар зүгээр хар ингээл миний бодоход амар юм 별로 аа. Миний стайл шиг байхгүй. Тэг үс хав хар бол ядсаа нүүрэн гоё бүх юм гоё шар нэг юм руу. Бас ингэ шараар болгвол нүүр бүр цагаан харагдаг мэдэж байгаа сте. Тийм тэгж харагдаг. Pretty ер нь шав шараар бодох дуртай. Тэгээ одоо тренд ч бас тийм байс. Зөндөө тийм Монгол тийм хүмүүс байдаг болов. Байгаа. Ингэж нэг шараар бодог хүмүүс те. Солонгост бол энгийн хүмүүс ч шараар амар зөндөө ингэж хүмүүсг болгочдаг. Үсээ хар юм мөртлөө. Яа дүүл тэр тренд л байгаа байхгүй. Ингээ бодчихлаа. Ийм зүгээр бас. Тэгээ одоо шар биш. Одоо шар тренд чинь жоохон явцсан гинэ. Одоо миний шав шар болоо хүмсгүй юм шиг болдог тэр тренд чинь. Явцсан гинэ. Одоо ямар юу тренд гэвэл хүмсэг нимхэн ингээ Японы хүмсэг гэдэг шүү дээ. Амар нэг нимхэн зүгээр ингээ 6 сар зурсан юм шиг. Тэр юу те балаар зурсан юм шиг. Тэр одоо амар тренд болж байгаа гинэ. Тэгэхээр бас би бүр шар олгож байгаа байхгүй. Тэгээд хийгмээр байгаа үедээ тэгээл жоо би unboxing хийх юм чи бити гараарай заяа. YouTube үзээрэй заяа. За хүмсгөө будсан тэрний дараа миний рутин бол юу вэ гэвэл contouring. Энэ хүмсний будагнаа чи хаанаас авсан гэж мэдгүй guys. Энэ тайсууд зардаг. Манай найз нар ч зөндөө ирэлдэг. Тайсууд авсан болгоод бас хэмтгэн. Энэ ч тэгээд би авч үзье. Уг нь өөр хэрэглэг байгаа л да. Тэр дуусгараа за юу ах уу гэж яг мэдэхгүй болоо сая ах уу гэж харж агаад энэгээр авч үзсэн чинь энийг би аим зөндөө хэрэглэж байгаа. Тэнийг хамраа ингээд тэгээд энэ яаж авах ингээд. Тэг амар зурж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө тийм амар болдгоо л ахгүй зүгээр л саний фаундейшн бодсон юм байна ингээд. Бүр жоон турхан харагдмаар байгаад бол. Энэ голдон зураас зурахгүй амар өөр мэдэж байгаас тэгээс өөр юм байлаа. Би мэдээгүй. Тэг өглөө эрт ажилдаа явбал зөв нүрээ бодоо энгийн ингэж нүрээ бодоо ажилдаа явбал ингээд хурдан ингээд тэжүүн хийжтэй штэ. Тэгээд заримдаа ингээд айлаагүй ингээд хитэн оны юм. Ажиллаж та энэ чи яасан бэ? Sorry. Thank you. Okay. Одоо бүх бейсээ хийцэн. Уг нь бол энэний дараа нүдээ одоо эхлэх байхгүй юу? Нүдээ эхлээд тэрний дараа blusher, тэрний дараа уруулгээд яг дуусаа зүгээр. Нүдээ будахтаа уг нь бол юугаар буддаг гэвэл өгн хийжсэн манай энэ видеоч. Энэ BDBsh гэдэг брэндний энэ гурыг бас өмнө бэлгээр авч ирсэн. Тэгээ тэр үед бол ингэж YouTube-ыг амар сайн хийж байгааг болоод зүгээр Reels, Instagram дээр Reels-ийг тавьж ирсэн. Энэ амар гоё юм байлаа guys. Юу нь гоё гэвэл
бүгдээрээ өнгөөр нь концепт нь жоохон өөр. Энэ нь бол ийм. Тэрний дараа хар нь бол ийм. Дараа саарл би ер нь бол саарлыг зөнд барилдаг. Саарл нь бол иймд байдаг байхгүй юу. Тэг юу нь гоё гэвэл бүх юмыг хийж болж байгаа байхгүй юу. Eyeliner зурж болж байгаа. Тэ highlighter болж байгаа. Гэгээтэй сааг энд хинүүгээр хийж байгаа. Ингэж энүүгээр бол проточ хийж байгаа. Тэг бүх юмыг энэ нэг юмар хийж болдог болоод би энийг амар сайн хэрэлдэг. Ерөө энийг зөнд барилдаг. Тэнд биш жоохон тэ гоё цэнгэр мэнгэр өнгөр ингэж бодоорой гэвэл энийг бодчихсан. Энийг өөрөө хэрэлжсэн. Одоо хэрэггүй. Одоо risky unboxing хийж үз. Яна энийг видео дарах бас уцаараа дарах хэрэгтэй юм болоо. Би рис яаж тавина те. За дараа. 아니 어떻게 뜯어 이거를? 저거 오다 PTR тхөө PTR. Яаж онголох вэ? Ингэж доотлоос нь онголох юм бэ? Окей. Окей. 함께 가리죠. 나라. 리스키. Hey, risky. Ямар хөөрхий. За чи бүгдийг аваад таа. Бүгдийг нэг нэгээр харууллаа. Амар гоё. За хамгийн эхлээд миний бодлоор энэ shadow юм шиг байна. Shadow. Энэ risky friends-ийн надаа ингэж хамгийн эхлээд тэр өөртөө ямар стайлаар энийг хийсэн, ямар концептийн зурнуудыг явуулж байгаа байхгүй юу. Тэгээ та ингэж бодох юм бол ийм маягаар ингэж бодож өгөөрэй гэж ингэж бүх референсийг надад явуулаад энийг хийж өгч болох уу гэж тэрний дараа ингэж асуудаг. Тэгээ харсан чинь энгийн стайл бол бишээс амар ингэ саатай, electronic, маягийн ерөн байсан. Тэрийг зургийн дараа тавь заяа. Ерөн зүг ингэ зүг онгол гурав байна энийг. Амар хөөрхөн. 3 lip gloss явуулсан. 3 lip gloss. Okay, next. тэрний дараа энэ юу вэ? Eye makeup brush гинэ. Makeup нь жоохон хэцүү юм байна. Ерөндөө бол энэ юмнууд чинь бүгдээрээ жоохон glitterтэй. Бүгдээрээ амар саатай. Тэгээ албаар саагаар ингэж бодож байгаа. Таад үзье. Энийн нэр нь бол Cosmic Love гинэ. Би Cosmic Boy-ийн дунд дуртай. Can I Love гэдэг дунд дуртай. Эглөө. Eye makeup brush trio. Eye makeup-ны brush-ийг өгсөн байна. 3 brush. Хөрхэн, цэвэрхэн тий. Ингэж би бол зөндөө даарж бол чадж байгаа. Edit хийх амар айгаад байгаа байхгүй юу? Сайн edit хийж чаддаг болоод. Та-да! Makeup brush pro. Энийг unboxing хийд үзье. Oh, so cute. Тийм завсраас навт юм байна. Cute. You're so cute. Silver. Ямар хөөрхөн биш нөө. Шэрон ингэж юм. Би ямар гоё яана одоо. Цаас нь авчихлаа. Үг нь ингэ цаастай байдаг. Цаас нь авчихлаа. Таран. Ийм саатай. За нэгтгэн Gloss Q гэдэг нэртэй юм байна. Q. Ер нь бол гуруула жоохон glossy reflect гэж бодож байна. Яг бол concept нь тий. Энэ амар хөөрхөн юм ингээд. Яг MZ style аня. Энэ амар хөөрхөн байна. Амар би ийм стайл амар дуртай. Хоёр дахь нь guilty гэдэг үг. Guilty. Өнгөнийх нь номер биш бүгдээр нэг нэрээр байд юм байна. Саяных Q байсан. Энэ бол guilty. Oh my god. Guilty. This is guilty. Би мөнгөнд амар дуртай. Жохон бордоо тэгсэн мөрлөө нүди. Тэ? Биеийн өнгө чим шиг
жоохон бейзи өнгө нэмэгдсэн мөртлөө бордоо юм мөртлөө уруулаа будсан юм шиг байх хэвээр. Ойлгож байгаа зү. Тийм өнгөд амар дуртай. Яг ийм тийм өнгө. За сүүлгийнх. Уг нь нэмээд бас байгаа гэсэн тэр нь бол юу жоохон ингэж ирэхэд дууднаа гэсэн. Өөр бас 1 2 нэмээд уруулын будагч нь 5 өнгийн уруулын будагтай байсан байлгүй тий. Уруулын будагч нь 5 өнгийн хайсан. За энийг зөв урчи. Энэ нь авахгүй. Урчи заяа. Энэ бол fluid гэдэг үг. Энэ бол юу вэ? Харагч нь уу? Саатай юм бэ заяа. Тэгсэн мэтлөө ягаан дүүг. Oh my god. Миний өмнө авсан 2 бол бүгдээрээ саагүй мэт үнгээс ахгүй. Өмнө авсан юмнууд бол. Жохоо айж л да. Би уг нь ингээд дүүр ингээд сайн бодог биш. Өөртөө л ингэж таардаг нүрээ сайн бодог болоод ингээд бүр ийм стайлаар ингэж будан гэсэн чи жохоо айж байна. Өнөөдөр ингэ стайлаар будаж үзье. За. За хамгийн эхлээд саа ингэж тавьж байх юм чинь. Бүх юм рискийн нүгээр будан. Риск ямар хөөр юм бэ? Би яг энэ бруш хэрэгтэйсэн чинь яаж мэдсэн те? За хамгийн эхлээд зүгээр энэ бейс цагаанаар жоохон дүнний дээдлээ. Эсвэл миний нүд чинь oily болоод дээдлээ ингэ чи заяа. Ийм гоё юм өгсөн. Би бүр гоё ингэж нүрээ бодоод те бүр ингэ гоё байх хэрэгтэй юм. Айгаад байна. Энийг би яаж сайн. За. Хамгийн их айлныг хэрэглэх үү? Би саа гэрэлж үзээгүй. Яа за. За хамгийн их энэ бейжигаар ерөн бүгдгийн саагаар ингэ тавьчих гэж бодож байна. Зүгээр л цэвэрхэн юм байна. Яг ингэ те зүгээр л жоохон саа тавьчих юм шиг. Мэддэхгүй байна. Бүр чанга хийсэн ч болох юм байна. Яа тэгвэл би ингээд энийг харуул жоохон ингээд төгрөл амар саатай болно гэж жоохон айгаад байсан чинь биш юм байна заяа. Жоохон бордоо өнгөр бодож үзье. Окей, энэ бороор нүдний доотлолтой ингээд бодоод үзье. Энэ бол ийм саатай биш. Зүгээр бороор би ингэж боддог байхгүй юу? Зүгээр бороор ингэж жоохон лайнер маяга буцчаад тэрний дараа хар маяг лайнер зураад тэрний дээр бас ингэж буддаг. Хамгийн их тэгвэл лайнераа зурчих заяа. Энэ ч өмнө хэрэглэжсэн Morgy-гийн юм. Ёо, харсан уу? Шууд ингэж нэг цэг гэл ингээл ёо. Би жоо ингэж боддог лайнераа. Тэгээд энэ дээдлээ хардаа энэ жоо ингэж болгочтой. Уртлаач ингэж байгаа. Окей. Зүгээр нөө. За, тэрний дараа. Манай анаа ингэж миний нүрийг бодож өгч байгаа ингэж ярихтаа амар гоё сайхан яриад байл ш, тэ монголоор. Амар гоё ярьж байлж би бүр ютубер хийдэг хүн гэж бодмоор амар гэл. Яриад байт юм байлээ. Би тэгсэн чи юу вэ те? Миш ярьж чадахгүй. Зүгээр л ганцаар тоглож байгаа юм шиг. Ингээд лайнераа тавьсны дараа энэ лайнераа зүгээр ингэж тавих дурггүй. Зураас энэ харуулмаараг байдаг. Ойлгосоо. Тэгээ gradation хийж авахгүй ингээд. Ингүүл жоохон ингээд бүдүүлэг харагдахгүй. Мажа? Яг зураас нь ингэж дээдлэлтэнд бороор бодчихтий. Одоо энэ лайнераа зураад би бол маскара бол амар хэрэглэхтэй. 근데 маскара хийсний дараа энэ шэрүүгээ хийвэл бас маскарад ингэ зөндөө наалтнах гэж бодоод зүгээр хийгээд үзье. Тэ? Энэ цэгрийг хэрэглэх үү? Энэ яаганыг хэрэглэх үү? Guys, айгаад хэрэглэх чадахгүй. 이럴 때는 그냥 확 하는 거야. 에이, 저거 그냥 해는 거야. 안 맞으면 뭐 그냥
아닌 거지 뭐. 어쩔 건데. чихрээр уртлын бүгдийг ингэж бодлаа гэж бодлоо. За чихрийн авч гээ. чихрийн аваад зүрийн нүдний дээдлэлт шүдэгээ судлаа зүгээр. Вау. Тийм цагаан сааг яг нүдний дээдлэлтэ тавиад үзье гэж бодлоо. Йоо, саан амар хөөрхэнэ. Guys. Саан жоох ингээд тэг муухай саанууд чинь мэдгдэг ахгүй юу? Яг саа тавьсан нь мэдгдээд ингээд сонин том саатай байдаг шүү дээ. Энэ бол тийм биш ээ. Жижигнэр бор хар борыг жоохон нүдний дээдлэлтэй бас. Тэгээд үчиг шатлаа. Үр ингээд. Энэ лайны дээдлэлт ингээд бүр нэмээд 맞아? 인노노. 인 чихэр биш ээ guys. ин чихэр биш ээ. Чихээ дахиад арилгачих. Sorry. ин чихэр биш юм байна. Okay guys. Ялж байна уу? За энэ дахиад ягааныг нүдэн дээдлэлтэй ингээд томоор ингэж үгүй тавь гэж бодлоо. Тэгээд энэ цагаанаар яг нүдний урталт инээд нь шүү дээ. Гэрэл тусал ингээд амар өөр хоригчоос тэ. Окей. Маскарага хийчихээ заяа хамааглаад. Яг бол би маскара амар чухал гэж боддог guys. Тэг манай найснаар ингээд хийм хийлгэж штэ. Сурмустаа. Хийм хийлгэж гэсэн чи хийм хийвэл бас муу гинэ. Тэгэхээр зөв хийм хийлэхгүй маскарага хийгэнгээ витамин зөндөө төрхдөг. Витамин 2 сар төрхөл яг жигнэс тэрэнд мэддэг гинэ. Витамин төрхснээ. Сүмдэн сов 영양제 гэдэг аахгүй юу. Тэгээ унтахын өмнө нүрээ ингэж цэвэрхэн хайхтаа тэр яд төрхээд унтчвал тэр нь өөр гин. 좋아. амар гоё дэш болж байна. 너무 좋아. Энэ ч ингэж нүдэн дээр таардаг пюро байдаг мэдхүү guys. Би энийг таардаг бол энийг хідээр авцаа. Нүхний нүд бүгдээр ингэж өөртөө энэ гарсан нь те. Тэнгээлээ таардаг гэж байд юм бэл. Таардаг хэрэглэх юм бол одоо энэ уртлын дээш болохгүй энэ яг гол нь дээш болдог ч юм уу те. Тэгдэг байхгүй юу. Тэр үед бас мэдээд энэ уртлаа ингэж хийдэг ингэж болоо юмнуудыг хийдэг юм жижиг юм байгаа л та. Ер нь бол би энэ таардаг болоод энийга хэрэгжтэй. Энэ эдвэд. Guys энэ бол ер нь би TikTok-т зөндөө хийсэн юм байна. Энэ бол маскара амар нэртэй маскара. Гадаадаас энийг ч тэр TikTok дээр хэлжсэн л да. Нэг нүүр будаг ихш хамт ингэж нүрээ будаад тэр хувцсны зураг дарж байсан байхгүй юу. Тэгээ тэрний үеийн нүрээ будуулж байхдаа хоорондоо ингэ юу ярих вэ те? Зүгээр л та энэ юуны хувцсны талаар ингэж зөндөө ингэ ажилт юм уу? Юу та юу хийд юм гэл ийм тийм асууж ирсэн чи би тэр үед маскарага яг нэгэ ингэж хэрлэхгүй байсан байхгүй юу. Зөндөө хэрэлж үдчихсэн. Тэгэл ингэ хэрлүүлд энэ аим цаг өнгөрөл доошоо ингэ буучин заяа. Тэрэнд аим дургу. Панда шиг өөрөө ингэж мегажины талд зас зөндөө ажилтдаг гинэ. Тэгсэн чинь дивэл байлуу. Амар нэртэй гадаад нэртэй ингэж брендний CEO нь Солонгос дээрээ гадаад хүн Солонгос дээрвэл энийг зөндөөгөр ингэж бөөнөр аваад явчихдаг. Тим амар энд сайн гинэ. Тийм яасан ч ер нь бол өөр юмнуудаас бол сайн буудгүй. Энийг зөндөө ингэж хэрэлдэж шүү. Энэ эдит их guys брэнд. Тэг тэрийг сонсоод тийм үү. Окей. Яонэ. Бууцсан будаагүй өөр агаас тэг guys. Oh my god. Өөр агаас тэг. Хайлайтер энэнгээр хийгээд үзье. Энэ бейзи өнгийн юугаар хамрын дээдэлт эндээ ингэж хайлайт хийгээд үзье гэж бодлоо. Бейзи штэ. Oh my god. Энэнгээр.
highlighter ингэж хийсэн хийгээгүй амар өөр guys. Мэдээс тэгээ хамны дээдл. Тэг ингээ уруулын өгөн дээдл. Уруулаа будсны дараа болно л доо. Уруулын дээдл тэг яг эндээ ингээд. Саана амар гоё хийгээч шүү дээ. Oh my god, 너무 좋아. 너무 좋아. 너무 좋아. Эний дараа та нарт уруулаа будуулаад харуулъя. Би нэг видео дарсан цаг нь буруутсан заяа. Цаг. Одоо хэд болж байна? Нэг болж байгаа байхгүй юу? Им гигээтэй үед ингэ саатай үеийг тавьсан цаг нь буруу. Би сая 0 ор ингэж жоохон гигээ ингэж доош ингэж ороод ингэ яг гэрэл тасан чи oh my god амар хөөрхөн. Glitter амар гоё харагч байна. Чингээс амар гоё харагч. Энийг гоё зураг даран заяа. За, anyway, уруулаа. Жоохон foundation ингэж тавьчаад уруулаа өнгийн аваадах заяа. Сая lip balm түрхснээ айлгсан. Хах амар болчихлоо шүү дээ. За ингээ өнгөхгүй болгоцоо. Unboxing хийж байгаа юм чинь бүгднийг будаад үзьсэй юу. Хамгийн ихээс саагуугийн будаж үзье. Саагуугийн будаж үзье гэж бодлоо. Ийм өнгөтэй. Oh my god, миний стайл. Let's go. Өнгө нэр хөөрхөн авсдаг guys. Юу нэ? Сайн харагч байгаа болов? Жохон бордоо purple өнгө. Purple өнгө юм байна. Ойлгосоос тээ. Purple. Таны хэрэгсэн энэ нь бол гэрэл тийм өнгөс. Ялсан ч амар улаан өнгөт болчихлоо шүү дээ. Будаагүй шүү. Тэгэхээр энийг жоохон консилатор юмараа ингээд. Next is Kyo. За Kyo хэрэглэж үзье. Kyo хамгийн эхлээд харуулъя. Энэ бол өнгөгүй юм шиг харагдчихээн. Миний харахад бол тэ зүгээр саатай ийм стайл юм байна. Саа. Тэгвэл гой мэд липстик ингэж төрсний дараа энийг төрсөн ч болох юм ба шүү дээ. За тэгвэл би өмнө хэрэглэжсэн энийгээ төрөж үзсэн. Энэ бол Lip Blush Telly гэдэг юу аахгүй юу? Ийм. Энэ савар хөөрхөн хастай өнгө нь зүгээр ийм. Зүгээр яг уруулын өнгө. Ийм уртлын өнгө амар хөөрхөн. Юм баахгүй юу? Зүгээр ингэсэн ч би үг нь ийм мэд дуртай л да. Өнөөдрийн концепт бол энэ биш юм чинь те. Хөөрхөн сте. Энэ Telly шүү. За дараа сонирхож үзээрэй. Энэ дээр энийг glitter-ээр төрөж үзье. Нэг ч юу хэвгүй байгаас тэ зүгээр мэд. Оо. Ямар хөөрхөн. Сүүлях, this is сүүлях. Энэ глиттертэй ягаан өнгө. Энэ бол Floyd гэдэг өнгө. Бас өнгө нь хөөрхөн ягаан өнгөтэй тий. Тийм саан ягаан өнгө guys. Саан ягаан өнгө. Зүгээр ингэ саа биш. Тара. Энэ бол ийм ягаан өнгө. Та нар аль нь хөөрхөн гурвны? Окей, ерөө ийм дуу юм байна те. Ерөө ийм дуу юм байна. Одоо blusher хийгээд үзье. Уг нь би blusher энэн гэр зөндөө хэрэглэдэг юм. Биагийн тауны шиг амар ягаан дуу байгаас те. Тэгсэн мөртлөө хөөрхөн. 근데 өнөөдөр бол амар ягаан юм чи жоохон тийм өнгө хэрэглэмээр байлаа. Өөр энийг ч зөндөө хэрэглэжсэн.
Энэ бол энэ туу гэдэг жоохон энгийн гоё яг бие яг яага гэж бодсон тийм стайл биш л дээ. Өнөөдөр бол risky friend-ийг хэрэглэж байгаа шүү дээ. Тийм болоо risky би мэт өмнө надаас энэ шүү дээ. Инүүнгээр бодож үзье. Уруулын будагч уруулаад бодох хэрэгтэй гэдэг юм байдгүй юм байлаа guys. Би тэрийг нүур будаг ихснэрийг хараад мэдэж байгаа байхгүй юу? Уруулаа шэрүүгаас ч бас бодно. Шэрүү нүдэ ингэж будаг юмар ч гэсэн ингэ бодчихно. Тэр өнгөнд байхгүй байгуул. Хамаагүй л бодчих юм байлээ. Тэг ингээ энгийн гадуур явахтаа л жоохон хэцүүлтэй ингээл зураг дарах юм уу? Яг ингээд хэрэгтэй үед ийм өнгө байхгүй нэг. Үзгээ шэрүүгаар будаал тэгш юм байлээ. Одоо энэ мэт өнгөөр нүдний доотлолт будыг гэж бодож байна. Харагчаас мэдгчээс хөрхөн аст. Нүрээ ингэж будаад хэппи болоо тийм хобби бол байхгүй л дээ. Яасан зүгээр л өөрөө ингэж хөөхөн гой будагтуул тэрүнгээр өөрөө гой хөөхөн зураг гарч ирвэл тэрүүл амар гой хэппи байдаг болоод нүрээ будах хоббитэй. Энийг авах хэрэгтэй, тэрийг амаарай. Нүрний будаг энийг амаарай гэсэн тийм бодол сайн байдгүй л та. Энийг бүр нүдний доотлолтой бодсон аахгүй юу? Хаврандаа ч ингэдэг. Би заримдаа ч ингэ хаврандаа ингэ ботцдаг. Ингүүл бас хөөр харагдаг. Ингээд энүүгээр ингэ нийлүүлээд харагдвал ингэ бас кьяо, cute. Тэг өнөөдөр бол бүр амар ирүүлээд бүр ийшээ хүртэл ингэж будий гэж бодож байгаа. Зургийг хараад байгаа ч хийж байгаа байхгүй юу? Тэг ингэж будахтаа guys, хаврандаа ч жоохон ягаан дуу ингэж болгол амар хөөрхөн гарна тэрэн дараа заяа. Тэгэж буддаг зөндөө ингэж одоо хаврын доотлолтой ингэж. Тэгэд эндээ ч жоохон ингэж ягаан дуу болгол бас хөөрхөн хюка ийсэн хөөрхөн харагддаг. Тэг зөндөө бас буддаг. Хүү нүүр нь ямар шейптэй болоод тэрүнгээр ингэж будах бодол өөрлөө. Ингэж буддаг, наа чи ингэж будж байгаа хүнсээ эсвэл яг инглиш буддаг хүмүүс байдаг шүү дээ. Гадуур ингэж энгийн ажилдаа ингээл явахтаа бол зүгээр энэ талаар жоохон ингээл буддаг. Жоохон нэмээд энэ ягаан өнгөрөө бүр жоохон будчих гэж бодлоо. Нүдний доотлолтой ингээд. Окей guys, ямар вэ? Та нар ямар вэ? Три ливийг болоо зүгээр килтигаар болгочих гэж бодлоо. Килти. Яар хөр хэмээ. Чинээс үе дуртай стайл. Тэгээд цэнхрээр ингэж явах. Нийлүүлээ гэж бодлоо. Тэгээ жоохон жишгээр цав цагаанаар яг ингэж урталтаа. Сая тавьсан л да. Дахиад ингэж жоохон тавьчих гэж бодлоо. Тэгээд ингэж жоохон нийлүүлж. Okay. How is it? Ямар вэ? Урдлын үсээ ингэж хөө. Урдлын үсээ ингэж. Тэгээд бүх мейкап бол ингэ дууслаа. Жоохон өөр стилээр будсан, саа тавьшмал, тэ? Ямар байсан guys? Уруулын будаг амар хөөрхөн ас тэ. Oh my god. Амар гоё. Би glossy lip амар дургууд чинь энэ glossy бол амар гоё. Амар миний стайл. Одоо жоохон гэгээтэй болоод сайн гоё харагдахгүй юм л да. Гэгээ ингэж би хаагаад хуцаагаа хөөрхөн солиод та нарт харуулъя заяа. Окей? Өнөөдөр мейкап дуслаа. Яваарсан guys. Бүр ингэж гэрэл тусал бүр гоё саана харагдвал да. Одоо ингэ гоё гэгээтэй болоод өг нэг цохоо хаасал да. Нөгөө цохоо хаагүй ингэ гээд болоод тийм мэддэхгүй юм сайн. Им секси подол гүмсэн. Юу секси гэвэл уртлын ингэж барай зүгээр ингэ подол гэ уртлаа артлаа. Баа. Хөрөөст. Татан Reels Instagram дээр зураг харах юм бол та нар миний Instagram-д орж ирээрэй.
Thank you guys. Өнөөдрийн wake up дуслаа. Bye guys. Thank you.